нөгөө гадаа аягүй дулаахан болтой чинь хүмүүс аягүй гадаа теннис тоглоод тэгээд сая 3 өөр теннисийн талбай явж үзэж чинь 3-4 хүнтэй байна. Тэгээд энэ ч нэг талбай болсон. Нэг талбайд суулгахлаар нь хүн тоглож байгаа юм болов уу тоглохгүй юм болов уу гэдээ асуух гэж байна. За, теннис тоглож гэртээ ирээд байж гэн. Тэгээд би тэнцээ очиж талбай дээр очиж газрын теннис тоглоод пиклболоос тоглосон. Тэгээд газрын теннисээс илүү надад пиклбол нь илүү сонирхолтой санагдсан надад. Тэгээд тийм болохоор ер нь цаашдаа ялангуяа зуны хугацаанд гоё гадаа тоглодог спортоор хичээллээд тэгээд гоё сурвалж гоё санагдаад байгаа. Яг нэг тиймэрхүү байна. Тэгээд одоо би энэний өмнөх оруулах бичлэгээ эдитлээд суулаа. Тэгээ маргааш өглөө би гадуур хичээлээ хийх төлөвлөлтөй байгаа ер нь өдөржингөө тэгээ тийм болохоор бас би маргааш санарыг дагуулж явна. Тэгээд жоохон нэг нэгээрээ ингээл юмнууд гараад байгаа. Гэтэ одоо тэгээд яах вэ? Мэдгүй дөө яг энд бол би тийм ярьсны юмчид үзүүлмээр л байгаа. Тэгээ миний ярьсан дээр ер нь тэгэл чихтэй мэдээл эсвэл жоохон нэг халуун ногтой юм идчих юм бол тэгэл маргааш нь яг хоолноос болт юм аа. Уг нь би тийм байгаагүй. Гэтэ тэгэл мэдгүй яагаад ч тэгсэн. Юу ч амар их чихэр жимсэдэд нүүрэн дээр бол ямар ч өөрчлөлт гардаг байсан надад. Эсвэл нэг тийм мэдгүй одоо яг юуных ч гэсэн мэдгүй. Гэтэ ер нь миний бие өөрчлөлтөд байгааг би ер нь анзаарч байгаа. Одоо сүү гэхэд л Монгол би зөндөө ингээл яг малын гаралтай сүү хэрэглэж байгаа шүү дээ. Сүүг ингээл дангаар нуугаал сүүгээр маш их хэрэглэдэг байсан хэрнээ. Тэгээд зүгээр байдаг байсан хэрнээ. Одоо болохоор нөгөө хөвчлэн зөвхөн малын гаралтай сүү гэхээс илүү одоо нөгөө самарны сүүнүүд тий алмандын сүү, oat milk, soy milk гэж ер нь хэрэглэдэг болцсон. Тэгээд нэг заримдаа нэг яг жихэн үнэний сүү өдр авч явахлаар шууд гиз дүүрэл амар тийм тухгүй мэтэрмж төрвөл ингээд гизцүүдийг л эхэлдэг. Тэгээ магадгүй яг нэг энтхийн сүү мөндөө байдаг юм уу? Ямар ч тач би сүүнээс нэг жоохон тэгдэг болцсон байлээ. Тэгэхээр Монголд бол зүгээр л байдаг байсан. Тэгэхээр бол ялцчихгүй яг энэ энтхийн сүүнд л нэг тийм нэг өөр юм байдаг юм шиг байна. Тэгээ Америкийн хүмүүс бол яг гайгүй органик юмнуудыг нь лав ширэглэхгүй бол бүр Монголын жимс ногоо муу Монголын одоо ингээл хүнсний идэж явах юм болохгүй байх гэдэгтэй яг ялгаагүй. Би энд ирээд ер нь л Монгол би яг энд ирэхээс өмнө шүү дээ. Яг үндэ бусдын адилаар л ингээл оостой Монгол бүтэж байгаа юм болго. Тэстэй Монгол амар ирээдүй алга тий ингээл идэх хүнс жалааг өлегтэй ингээл чанартай баталгаа алга ингээл гэдэг байсан. Гэхдээ яг энд ирээд ер нь л яг Америкч гэлтгөө тий одоо Монголч гэлтгөө өөр бусад улсуудад ч гэсэн ялгаагүй ингээл энэ асуудлууд чинь бүгдээрээ л хамт байдаг юм байна. Бүгдээрээ л одоо яг энэ хоолны асуудал одоо энэ улс төрийн асуудал одоо Америкчууд нь хүртэлтэй ингээл амьдралын чадвар муу байна. Одоо энэ татвар ийм өндөр байна. Улс төр нь болохгүй байна. Ерөнхийлөгч нь ажиллаж чадахгүй байна. Ингээл ялгаагүй л хаасайгүй л ийм асуудлууд нь байдаг юм байна. Хаасайгүй л хүмүүс одоо муу зүйлүүд угаасаа л хаасайгүй л байдаг 100% жаргалтай газар байдаггүй мэн гэдгийг би амар ойлгосон. Тийм учраас тэр юм уу одоо би Монголд хоол байгаа болоод бас ирсэн тийм бах. Би яг үнцнийг нэг холцсон ханаад ойлгоод юм лээ. Тэгээд одоо Монгол явах юм бол тэгэл амар яг мэдээж стресс байна гэдгийг ойлгож байгаа. Би Монгол очиод ингээл тэгээ бүх юм нь гоё шүү гэж байж чадахгүй. Зүгээр очиод ингээл айл болох сайн талыг нь харах гэж хичээн гэж би боддог болсон. Тэгээд та нар ч гэсэн муу зүйл болохгүй бүтггүй зүйл хаасайгүй байгаа. Тийм болохоор байгаа газараас гоё сайн зүйлийг нь олж харж байгаарай. Тэр тиймэрхүү л энэ да. Тэгээд одоо би маргааштай бэлтий тэгээд нүрэ маагаад усанд ороод унтлаа. Тэгээд маргааш хэдүүлээ кофе шопоос уулзцгаая. Тэгээд би өглөө гоё дуртай нэг кофе шоп руу явна гэж бодож байгаа. Тэгээд
тэндээс зэдүүлээ бичлэгээ өргөжлүүлье. Барселоны минь нөгөө ихний орон гэжсэн кофе шоп руу ороод тэгээд цагаа ээж нэг кофе уучаад тэгээ буцаа гараа явж байгаа нэг худал руу яагаад тэгэхээр Оросд чинь нөгөө Wi-Fi байхгүй тэгээд ноутбукээ цэнэггүй гараад ирсэн чинь цэнэглэх арзат байхгүй тэгээ жоохон хичээлээ хийж суухад тохиромжгүй болсон учраас ийшээ одоо жоохон яваад Starbucks байгаа юм байна. Тэгэхээр тийшээ явж цацгаа хийдүүлээ. Өглөөний мэнд гадар бүр яг зов шиг байна. Тэгээд энэ зуны цаг агаарыг алдахгүй гээд гадаа парк орж тоглож байна. Starbucks орж яваа авт. За би пиклбол тоглохгоо талбай дээр ирсэн байна. Тэгээд өмнө нь би ерөөсөө пиклболыг тийм олон удаа тоглож байгаагүй нэг ганц хоёр удаа л оролцож үзчихсэн. Тийм болохоор яг дүрм яг яаж тоглох ёстойг сайн мэдгүй зүгээр баг бөмбөө зохиол тэгэл зөвл гоё бие өдлөх зорилтойгоор тоглож байгаа. Тэгээд та нар хэрвээ пиклбол тоглож байгаа бол тоглож үзээрэй. За өдрийн шинэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн 11 цаг болж байна. Тэгээд би 12-оос буюу яг happy hour-ын цаг тааруулаад гарч гоё өдөр 5 өдөр болохоор гоё гарч юм авч уунгаа. Газруудын гоё happy hour байна уу харах гээд явж байна. Гарахтаа бэлдээ тэгээд харж байгаа юм жоохон crusty, musty, dusty байна. Тэгээд бүсэндээ нэг юм тосрогцсон маа. Тэгээд одоо шүлгэсэнд ороод тэгээд үсээ анцлаад нүрээ будаад одоо би та нарт transform хийж үзүүлээ. So I'll see you guys later. Би үсээ анцлаад нүрээ будаад цаан босчлоо. Тэгээд та нар дээр нэг юм харуулах гээд би энэ зуны үед яг 100 ингээд задгаа авах цөмсөртөө би ингээд ялангуяа энэ игний хэсгээр гоё тээл гарсан хэсгүүдэд дээрээ ийм body shimmer хэрэглэх дуртай. Энэ болохоор юм нүүрэн дээр нүүр бие гэд хоёулын дээр хэрэглэж болт юм билээ. Гэтэ би бол нүүрэн дээр хэрэглэж байгаагүй. Тэгээд дотроо ингээд өнгөтэй өнгөхгүй уран төрөл байдаг шиг санагдаж байна. Би болохоор нэг юм арай нэг бор туяатай арсан дээр дүрхлээ нэг жаахан тийм бордоо болгочтой арсыг. Тэгээд тэрийг нь авч би бас өөрөө нэг бор арсан дуртай болохоор жаахан тийм бордоог нь авах дуртай. Тэгээд энийг нэг ийм багс авч агаад тэгээ ингэж товшоо багсгүй болохоор жаахан их болдоггүй маа. За тэгээд ингээд гоёл гарсан эсгүүд дээрээ ийм дээрээ ингэж юм бол яг гоё харагдана. Дараа одоо нэг газар очиж хоол идэхээр төлөвлөж байна. Энэ саяны орсон газруудад л ерөөс хоол идээгүй зүгээр drink авч уусан. Тэгээд одоо нэг газар очиж хоол идэж явах үсэж эхэлчихлээр нэг тийм escape room гэдэг байдаг штэ. Тэгээд тийм газар очиж тоглох жоо. Тэгээд today's gonna be so much fun. Өдрийн хоолны цаг болоод өдрийн хоолоо нэг Аз хоолны газар идэв.